Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдөр манай ухаан цоохор нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Соёлын үеийн үндэсний төв Стар телевизийн хамтран бүтээж буй ухаан цоохор нэвтрүүлэгт маань 129-р цэцэрлэгийн ахлах В бүлгийн уран бэлэг багштай 4-5 насны бяцхан багчууд маань оролцож байна. Амар байна уу хүүхдүүдээ? Амар байна уу та? Багшаа та өнөөдөр бидэнд ямар үлгэр ярьж өгөх гэж байна? Багш нь өнөөдөр хүүхдүүддээ Монгол ардын үлгэр чон ба долоон ишиг гэдэг үлгэрийг уншиж өгөх гэж байна. Хүүхдүүдээ чон ба долоон ишиг гэдэг үлгэрийг мэдэх үү? Мэдэн. Оо за. Чон гэж ямар амьтан бэлээ? Ишиг мэдэх үү хүүхдүүдээ? Өсгөлэн тань урт сүттэй. Оо тий урт сүултэй амьтан байх нь тийм үү? Ишиг мэдэх үү хүүхдүүдээ? Мэдэн. За сайн байна. Багш нь одоо хүүхдүүддээ үлгэрээ уншиж өгье. Эртээ урдын цагт эрх танхил долоон ишигтэй ээлдэг сайхан ааштай нэгэн ямаа байж гинэ. Түүнд нялхонгор ишигнүүдээс нь өөр нандин эрдэнэ үгүй гин. Ямаа нэг удаа өвсний шимтээ усны тунгалагт дээшлэхээр явхдаа ишигнүүддээ дуудаад ингэж хэлж гинэ. Инхри үрс минь ээж нь одоо явлаа. Хүүхдүүд минь чонноос болгоомжлоорой. Араатан чинь ороод ирвэл арьс өстэй чинь залхичихна шүү. Хорлолтой тэр амьтан ямар ч дүрд хувирчихсан байж мэднэ. Та нар минь хууртваа. Тэр хахир бүдүүн дуутай хар саарл хөлтэй гэдгийг та нар мэдэн шүү дээ гэж ишигнүүддээ хэлж гинэ. Гэтэл ишигнүүд нь зүгээрээ ээж санаа зовлтгүй та зөндөө яргуу авчраарай. Өөдгүй мө чон ирвэл үүдээ бид нээхгүй гэж зэрэг майлалдаж гинэ. Ээж нь тэднийхээ цовоо дуунд баясаж инхрийлж нэгэнтэй майлчгаад замдаа гарч гинэ. Удаачгүй байтал тэдний хаалгыг хэн нэгэн тогшиж инхри үрс минь хаалгаа нэ. Ээж нэрлээ. Та нартаа бэлэн дүүрэн сүү сагс дүүрэн яргуу авчирлаа гэж гинэ. Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар чон байна гэж төвөггүйхэн таньчаад хаалгаа бид нээхгүй дээ. Хайртай ээж минь инхри зөөлөн дуутай. Харин та бол хахир мууга бүдүүн дуутай чон байна гэж майлалдаж гинэ. Чон тэгтэл гайгүй дээ та нарыг дээ гэж өгүүлснээ хүнсний мухлаг руу харайлгаж гинэ. Мухлагаас чон түүхийн өндөг авчуугаад дууга шингэрүүлчихэж гинэ. Чон эргэж ирээд хаалгын тогшиж инхри өөрс минь хаалгаа нэ. Ээж нэрлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү сагс дүүрэн яргуу авчирлаа гэж шингэн дуугаар хэлж гинэ. Ингэж хэлэхдээ чон урд хөлөө цонхон дээр тавьчихсан байсныг ишигнүүд олж хараад тэгээд ишигнүүд хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж минь цагаан хөлтэй. Харин та бол хар саарл хөлтэй хатуу сэтгэлд чон байна гэд майлалдаж гинэ. Чон тэгэхэд за гайгүй дээ. Та нарыг залгихтаа л нэг залгина гэж өгүүлсээр өвгөн талхчны гэрлүү очижээ. Тэгээд талхчинд ёох би хөлөө гимтээч эхлээ. Алив зуурсан гурил хурдхан шиг төрхээд гэж гин. Өвгөн талхчин зуурсан гурилыг чоны хөлөнд зузаан гихчин төрхөж өгчээ. Дараа нь чон тэрэмчин дээр очиод хөлн дээр минь хуурай гурил цацаадах гэж гин. Тэрэмчин хизээний залтай амтан хин нэгнийг мэхлэх нь байна да гэж бодоод үгүй чадахгүй гэж хэлж гин. Чон алив хурдал шанаг гурилаа харамлаад байвал чамайг ч гэсэн идчихэн шүү гэж чон сүрдүүлэхэд тэрэмчин айлсандаа шанаг гурилаа сандамд цацаад өгч гинэ. Гайхал саарал 3 туудаага ярьж хаалгын тогшоод инхри үрс минь ээ хаалгаа нэ. Ээж нь та нартаа бэлэн дүүрэн сүү сагс дүүрэн яргуутай ирлээ гэд инхри ялдам дуугаар хэлж гинэ. Эхлээд бидэнд хөлөө үзүүл ээж маань мөн эсхийг мэдээ гэж ишигнүүд майлалдаж гин. Чон хөлөө цонхон дээр тавихад хөл нь цагаан харагдаж гин. Ишигнүүд ээжигээ гэж итгээд үүдээ нээж гинэ. Гэтэл хэн орж ирсэн гэж бодно? Араашууд нь арзайсан жартгал саарал чон байж гинэ. Ишигнүүд сүнсээ зайлтал айж
нэг нь ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пишин дотор, дөрөв дахь нь тогооны савнд, тав дахь нь шүүгэнд, зургаа дахь нь угаалтуур доор, долоо дахь нь ханын цаган дотор харайн орч нуугдаж гинэ. Чон тэднийг хүй хай гэхийн зураг олоод нэг нэгээр нь залгиж орхиж. Харин хамгийн жижиг ишг нь цагны гэрэнд нуугдсныг чон анзааралгүй орхиж гин. Ховдог саарал чон гидсээ дааж ядан алхасаар гэрээс гарч нэгэн модны ёроолд хөвтөөд хахир мухай дуугаар хорхирон унтаж гинэ. Тэгтэл удалгүй энхрийхэн ишгнүүдтэй яаран шовор шогссоор их яма ирж гин. Хөөрхөн ямаа гэтэл юу харсан гэж? Хаалга үүдэн дэлгэгдэж, хамаг ширээ сандал нь яаж иж химхрээд, сав суулга, орд ирнэ шалаар нэг хөгдөрчихсөн байж гинэ. Эшигнүүдээ ямаа ирээд хайгаад олсонгүй. Нэр зүсээр нь дуудавч нэгэн ч хариу алга. Тэгтэл хамгийн бага ишг нь хайр дижи минь би цаган дотор байна гэж дуулдах төдий майлж гинэ. Ээж нь түүнийг гаргаж автал айсандаа чичирч уйлж аимшигт чон ах иш нарыг маань зумын залгичсан гэж хэлж гинэ. Хөөрхөн ихэн тэднийхэн хойноос хичнээн их уйлж харуулсан гэж санана. Түүнийг гашуудан уйлсаар гадагш гарахад бяцхан ишг нь араас нь дагаад гарлаа. Ямаа гэрээсээ гараад ойролцоох модны ёроолд нэгэн бүдүүн саарал юм хэвтэж байхыг олж харж гинэ. Ойртон очвол нэг чон модны ёроолд хэвтээд мөчөр чичиртэл хорхирон нам унтаж байна гин. Сайн ажиглавал түүний цүзийсэн гидсэн дотор ямар нэг юм хөдөлж гинэ. Тэнгэр минь хүүхдүүд минь амьд байгаа юм биш байгаа гэж бодоод гэрлүүгээ гүйлгэж утас зүү хутаг авчруулж гин. Тэгээд ухаангүй унтаж буй чонын гидсийг зүсэж орхитол нэг ишигний толгой цохойлаа гин шүү. Гидсийг нь бүр том зүстэл 6 ишиг нь араасаа цувран гарч ирлээ гин. 6 ишиг гэж бодсон чинь чулуу байх шивдээ чаавас гэж өглөн явж гинэ. Тэгээд чон худгийн дэргэд очоод ус уухаар тонгойтол гидсэнд их хүнд чулуундаа дийлдээд худагт унчхаж гинэ. Эшигнүү түүнийг очиж хараад чон өгчгчээ ээжээ чон өгчгэж хэмээн баярлалдан майлалдаж ээжтэйгээ худаг тойрон бүжиглэж баясан хөгжилдөж гинэ. Ингээд эрх танхил 7 ишиг ээжтэйгээ хамт айх аюулгүй амар сайхан жаргаж гинэ. За хүүхдүүдээ үлгэрээ ойлгосноо? Ойлгосон. Хорон муу санаатай хомхой чон ишнүүдийг яасан байх нь вэ? Эдсэн. Хэдэн ишиг байлаа? Анх хэдэн ишиг байлаа? 7 байсан. Гэтэл чон хэдийг идсэн мөлий? 6. Хамгийн отхон сэргэлэн ишиг маань хаан нуугдаад чонноос амь гарсан мөлий? Цагны Өө зүйтэй цаган дотор. Ишигнүүд ээжийнхээ үгэнд орлогоо зөрөөд ямар аюулд учирсан бэлээ? Өө зүйтэй чонд идүүлсэн тийм ээ. За тэгэхээр хүүхдүүдээ ээж аав, эмээ өвөө, ах эгч, багш нарын үгэнд сайн орох ёстой байх нь тийм үү хүүхдүүдээ? Тийм. Сонирхолтой, сургамжтай үлгэр ярьж өгсөн багш таньда баярлалаа. Нэвтрүүлэг маань дараагийн булангаар үргэлжилж байна. За бүгдөөсөө ямар үлгэрөө сонссон бэлээ хүүхдүүдээ? Өө зүйтэй чон бад олон ашгийг үзсэн тийм ээ. За энэ нэгдүгээр ширээ болохоор энэ чон бад олон ашгийг өнгөөр ялгаж бодно энэ дөрүүдийг. Хоёрдугаар ширээний хүүхдүүд маань болохоор энэ чон бад олон ашиг үлгэрүүдийн дөрүүдийг өнгөөрөө ялгаж өнгийн цаасаар өнгөө сонгоно. 3 дугаар ширээ маань болохоор баримлынхаа шавраар дөрүүдээ нааж их юм шиг заяа. Танай ширээ болохоор хүүхдүүдээ энэ хараа ямар дөрүүд гарлаа бүгдөө үлгэрийнхаа үйл явдлуудыг эхлээд дарааллуулад цаасан дээрээ байрлуулах юм. Хараа манай хос эрдэнэ сайн гоё үдчих шүү дээ. За. Юу бүдчих байгаа хос эрдэнэ?
Оо, ямаа бодож байгаа юм шүү дээ. За. Ямаа өөр бас ямар өнгөтэй байдаг гэлээ? Бор. Аха, бор. Оо, за бор өөр. Оо, цагаан. Тэгвэл яах нь вэ? Та нар зарим энэ шигнээсээ 1-2-ыг үлдээж болох юм шүү дээ. Цагаан өнгөтэй учраас тийм ээ? За. Манай инх эрдэнэ яаж ийн? Оо, инх эрдэнэ нэг тэгшгээ ботцсон байна шүү дээ. Одоо дараагийн 2 тэгшгээ бодох чинь. За, бодоод байгаа. За танай ширээ болж байна. Өө манай хин момдог биш шүү дээ. Одоо дараагийнхаа ишгнүүдээ наагаарай. Өө хэрэгтэй өстой гоё болж байна. Бичтмаа сайн байна. Маш гоё цэвэрхэн юм байсан биш. Ямар гоё жижиг юм. Тэгээ чингүнийх нь хар ямар хөөрхийн чоноо наацсан юм шүү дээ. Тэмээ хар өнгөтэй чоноо наасан юм шүү дээ. Сүндрэгийн хагаараа багшин. Оо ямар хөөрхөн жижиг. Сайн бай сүндрээ. За манай хөлөр өнөөдөр хараа чон бад олон шиг үлгэрээ. Ингээд дараалахын дагуу наасан юм шүү дээ, тийм ээ? За ийм гоё цэвэрхэн юм ба наасан байна. Их эрдэнэ араа хүүхдүүд ийм гоё буутсан байна шүү дээ. Чон бад олон шигээ өнгөөр ялгаж. За өнөөдрийнхээ хичээл тэтгэвтэ оролцсон бүх хүүхдүүдэд баярлалаа. Баярлалаа. Манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Хамт байсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай. Баяртай.